За юун заасан өнөөдөр та бүхэндээ би компьютер дээр зураг авсныхаа дараа хэрхэн боловсруулах талаар Lightroom гэх програмны талаар энгийн анхан шатны мэдгэдэгхүүн өгөх гэсэн юм аа. За ингээд зураг авсныхаа дараа компьютерт оруулж боловсруулдаг байгаа. За энэ яг юутай адилах юм бэ гэвэл пленкоор зураг авдаг байхдаа хүмүүс харанхуй өрөөнд ороод хальсаа боловсруулдаг байсан, авсан зураг боловсруулад тэр дээр жоохон тохиргоо өгөөд өнгө будгийг бас тохируулдаг байсан. Яг тэрнтэй мөн адилхан одоо цагт бол зургаа түүхийгээр аваад дараа нь компьютер руу оруулаад өөрсдөө тохируулж боловсруулж гаргаж ирдэг байгаа. За үүний тулд бол та зургаа RAW форматаар авах хэрэгтэй. RAW буюу түүхий гэсэн үг байгаа. JPEG сонголт нь бол камер чинь бүх боловсруулалтыг өөр дөрөө хийдэг байгаа. Нэг үгээр хэлвэл JPEG нь бол автоматар зургийг чинь угаагаад өгж байгаа. Polaroid зурагтай адилхан зарангуудаараас ингээ зураг нь өөрөө гараад ирдэг. Тим форматтай адилхан зүүрлж болно. Ягаад гэвэл камер чинь бүх өнгө тохиргоог өөрөө хийгээд хэвлээд гаргаад бэлэн бүтээгдэхүүн гаргаж ийна гэсэн. RAW нь бол та зураг авчаад хальсан дээр авчаа хальсаа дараа нь өөрөө буулгаад цаасан дээр болгож ийна гэсэн. За ингээ миний хувьд бол би Adobe Lightroom гэх програмыг ашигладаг байгаа. Lightroom нь Photoshop-оос юугаар ялгаатай юм бэ гэвэл энэ хоёр нэг компани хоёр өөр төрлийн програм байгаа. Lightroom нь болохоор энгийн хэмжээнд зургийн тохиргоонуудыг өөрчлөх буюу мөн бас зургуудыг ангилж байршуулж organize хийхэд маш их тусалцаа үзүүлдэг байгаа. Нэг үгээр хэлбэл маш олон зургийн дундаас зургийг хайх ч юм уу, таны зургнуудыг ингэж ангилаад он цаг дараалалаар нь ч юм уу, үсгийн нэрээр нь ч юм уу ингээд ангилж байршуулахад маш тохиромжтой програм байгаа. За ингээд зургийг компьютер руу хуулцгаая. За яг Lightroom нь яг яаж ажилладаг вэ гэвэл ямар нэгэн каталог нээгээд каталогын дотроо бол янз олон төрлийн фолдерууд байж болно. Каталог нь та нэг каталогтой байж болно, эсвэл маш олон төрлийн нэг project болгон дээр нэг каталог, эсвэл нэг улиралдаа нэг каталог, нэг жилдээ нэг каталог, олон каталогууд нээж болно. Эсвэл нэгэн каталогтой дотор нь хэсэгчилсэн фолдерууд нээгээд тэр дотроо ажиллаж бас болдог. Миний хувьд бол би зөвхөн нэгэн каталогтой тэрэн дээр дотор нь он цагийн дараалалаар фолдеруудаа ангилаад өөрөө цаанаасаа ангилагдаад өгчдөг байгаа. За ингээд зураг оруулахын тулд бол эхлээд import button дээр дарна. Import button дээр дарахад хаанаас хаашаа оруулж байгаагаа гардаг байгаа. Зүүн талын хэсэгт бол зүүн талын панелн дээр бол хаанаас юу хуулж байгаа орж байгаа. Тэгээ голын хэсэгт нь бол ямархуу зурагнууд орж байгаагаа энэ чагталсан байгаа. Бүх зурагнууд нь орсон байгаа. Энэ дээр нь зөвхөн шин зурагнууд гэсэн сонголтон дээр дарж болно. Бүх зурагнууд гэж болно. Тэгээд хамгийн дээр нь зураг хуулж авах, шинээр нэмэх, зураг зөөх гэсэн бас сонголтууд байгаа. Баруун талд бол хаашаа орж байгаа, хаашаа хуулах уу гэдэг баруун талд нь зэсэн байгаа. Одоогоор бол минийх дээр миний hard drive-ын дээр энэ он цагийн дараалал үүсгээд picture гэсэн folder дотор цаг хугацааны дараалал үүсгээд өөрөө ингээд хуулдаг байгаа. Одоо энэ import гэсэн button дээр нь дараад оруулаад өгье. За одоо л энэ картнаас юу руугаа хуулагдаж байгаа. За одоо ингээд зургнууд бол хуулагдсан байна. Ерөнхийд зүүн талын панелн дээр бол хаанаас ямар зургнууд дуудаж байгааг гарч байна. Одоогоор бол 19 оны фолдер дотор 12 сарын 6-ны зургнууд байна. Саяны оруулж ирсэн зургнууд. За ингээд энэ бол ерөнхий зургнууд нь орж ирсэн байгаа зургнууд нь байна. Та энэ дээр ингээд сонгоод орж болно. G хэсгэн дээр дарах юм бол ерөнхий grid буюу энэ ерөнхий том хэмжээгээр нь бүгдийг нь үздэг байгаа. Мөн та маус хоёр дараад дотор нь орж болно. За энэ баруун талын дээр байгаа энэ зүйл бол histogram гэж хэлдэг байгаа. Histogram нь яг юу юм бэ гэвэл histogram нь бол зургийн бүх мэдээллийг график хэлбэрт үзүүлсэн байгаа. За жишээлбэл одоо би нэг зураг руу яваад орвол за энэ зургийн энэ график хэлбэр нь ямар учиртай юм бэ гэвэл хамгийн баруун талын буланда цав цагаан өнгө байгаа гэсэн үг. Хамгийн зүүн талын буланда тасгаар өнгө байгаа. Ямар ч мэдээлэл байхгүй тасгаар өнгө. За тэгээ миний зургийг харах юм бол жоохон бараан хэсэгтэй үлдсэн хэсэг нь маш их хэмжээний цагаан өнгө бүр overexposed зураг байгаа болохоор бүр энэ цагаан өнгөнүүд маш их гарсан байгаа. Энийг бол histogram гэж хэлдэг байгаа. Энэ уншихад бол маш амар.
зураг нь ямархуу мэдээлэлтэй байна гэдгийг харж болдог байгаа. За ингээд энэ баруун дээр байгаа зэснүүд нь болохоор library буюу ерөнхий зурагныхаа сангийг та эхнийхээ ээлжинд хаанаас ямар зурган дээр ажиллах вэ? Жишээлбэл нэг зурган дээр ч юм уу, хоёр зурган дээр ч юм уу, эсвэл зургнуудаа рейтлэх ч юм уу те. Зургнуудаа үнэлгээнүүд өгж болно. Одоор үнэлгээ өгж болно. Мөн бас pick хийж болно, flag өгж болно те. Далбаанууд бас өгж болно. Ингээд доор нь жишээлбэл энэ зурган дээр дараа доотлон за би энд 3 энэ зургийг би 3 одны зураг өглөө. Энэ дээр би одоо 2 одны зураг өглөө гэх мэтчлэнгээр доотлолт нь маусаараа сонгож болно. Эсвэл харж агаад нэгээс 5 гэсэн товчлууруудыг дарахад нэг дээр дарвал 1 од өгөх, хоёр дээр дарвал 2 од өгөх гэх мэтчлэн. Өмнөсгөл бүгдийн сонгооч юм уу хэсэгчлэн идэвхжүүлээд за нэг зурган дээр дараад shift-ээр дараад эхнээс 1-ээс 5 хүртэлх зургийг бүгдийг сонгоод эднийг би бүгдийг 3 гэсэн үнэлгээ өгье гэх мэтчлэнгээр үнэлгээнүүдээр өгөөд од өгөөд зургнуудаа рейтлдэг байгаа. Энэ сүүлд нь юунд ашигтай бэ гэвэл та зургнуудаа харж агаад за жишээлбэл дуудахдаа зөвхөн 3 од өгсөн зургнууд маань хаана байна гэж дуудах ч юм уу. 2 од өгсөн зургнууд маань хаана байна гэд гэх мэтчлэнгээр дуудах баруун доор фильтр дээр сонгож өгж бас болдог байгаа. За зураг руугаа явж ороод үзэж явах явцдаа та бас за энэ зургийг би 1 од өгье гэх нэг дээр дарвал 1 од эсвэл энэ доор нэг товчлуурн дээр дараад за энэ зурган дээр за энэ дээр би энэ 2 од өгье ч юм уу ингэж цааш нь явж болдог байгаа. Зургнуудаа рейтлж болно. Мөн бас P9-ийн дээр дарах юм бол pick буюу далбаагаар та бас зураг үнэлэмж өгж болно. Жишээлбэл одоо миний зөвхөн далбаатай зургнууд хаана байна гэд дуудахад одоо миний түрүүний энэ зурган дээр дарсан P9-тэй юмнууд ямар ч rate хамаагүйгээр P9-ийн дээр pick хийж болдог байгаа. За ингээд эхний library хэсэгт бол иймэрхүү үйлдэлүүд хийж болно. Бас зургнуудаа бас арилгаж delete хийж болно. Жишээлбэл эхний зургандаа ингээд үзэж явах хэвчтэй. Ингээд сумаараа хажууд чинь гүйлгээд үзэж явах хэвчтэй. За энэ зураг таалагдахгүй байхад delete дараад Lightroom-наас зөвхөн арилгаж болно. Эхний энэ remove гэсэн хэсгийг дарах бол Lightroom-ны сонголт нь үзүүлж байгаа хэсэг дотроос арилгаж болно. Эсвэл бүр дискэн дээрээсээ буюу компьютер дээрээсээ бүр мөсөн арчиж болно. Мөн бас өшөө олон зураг арилгах шаардлагатай байлаа гэвэл ингээд shift дараад идэвхжүүлж яагаад сонгоод за их 1-ээс 5 гэсэн зургнуудыг ч юм уу эсвэл за энэ зургийг ингэж олон зургнууд сонгохдоо бол command Mac-ын дээр бол command товчийг дарж агаад PC-н дээр бол control товчийг дарах байхаа. Тэгэнгүүтээ маусныхаа 2 дугаар товчийг дараад эндээс remove photos гэж дарах юм бол мөн бас түрүүний сонголтууд энэ 9 зургийг арилгах уу гэсэн сонголтууд гарч ирдэг байгаа. За default хэсгээр яг зургаа яг edit хийдэг байгаа. За ерөнхийдөө raw зургаар авахд, түүхий зургаар авахд бол бүх юмнууд нь дундаж тохиргоон дээр бүх юм нь маш их мэдээлэлтэйгээр бичигддэг байгаа. JPEG-с ялгаатай нь бол JPEG бол өөрөө боловсруулсан болохоор бага хэмжээний мэдээлэлтэй маш жижиг файл байдаг байгаа. RAW зураг нь багтаамж ихтэй байдаг байгаа. Тэгсэн хэдий ч маш их хэмжээний мэдээлэл агуулгдсан болохоор edit хийхэд зургийг боловсруулахад бол маш тохиромжтой байдаг байгаа. За тэгээд энэ ерөнхий edit хийдэг програмнууд нь хамгийн дээд хэсэгт нь цагаан өнгөний white balance гэж хэлдэг цагаан өнгө RAW зургаар авсан байх юм бол зурагч нь жоох юм шарч юм уу цэнхэр ч юм уу байхад бол бүрэн хэмжээний тохиргоо хийх боломжтой. За энийг бол одоо цагаан ч өнөө цэнхэр ч өнөө зургийнхаа ямар гэрлэнд авснаа энэ дээр бас тохируулж өгч бас болно. Хамгийн дээд нь бол таны камерны авсан өнгөний тохиргоо нь, хоёрт нь бол auto байна, гуравт нь daylight буюу өдрийн гэрэлтэд авсан бол дараагийнх нь үүлтэд, сүүдэртэд, tungsten light буюу нөгөө гэрийн гэрлүүд шаргалдуутай 3200 орчим тохиргоотой тийм гэрэлт авсан. Fluorescent буюу нэг гэрэл өдрийн гэрэл эсвэл flashlight юм уу, эсвэл custom өөрийн тохиргоо ч юм уу гэх мэтчлэнгээр та бас мөн өөрөө manual-аар цагаан өнгөнийхөө тохиргоог temperature тинтэй бас тохируулж болно.
Дараагийн хэсэгт нь tone тохируулдаг байгаа. Tone юу юм бэ гэвэл exposure. За exposure-оор бол ерөнхий зургийн цагаан хар барааныг тохируулдаг байгаа. Contrast нь бол ялгаралтыг хар цагааны ялгаралтыг тохируулдаг байгаа. Доол нь бол highlight гэсэн хэсэг нь бол цагаан байгаа одоо энэ гэлбаан доторх мэдээллүүдийг гаргаж өгдөг байгаа. За гэлбааг нь багасгах юм бол араас нь мэдээлэл нь гарч ирж байгаа. Детейлүүд нь буюу мэдээлэл нь гарч ирж байгааг харж байгаа. За shadow буюу сүүдэрнээс бас сүүдрийг онгойлгоно гэж ярьдаг. Сүүдэрнэн мэдээллүүдийг бас онгойлгож гаргаж өгч боломжтой байгаа. Цагаан буюу зүгээр цагаан өнгөний тохиргоо байгаа. Мөн та цагаан өнгөг тохируулахдаа Mac-ын дээр бол Option button, PC-н дээр бол Alt button-ыг дарах юм бол бүнхий цагаанууд нь цав цагаан хэсэг хаана байна гэдгийг бас эндээс дарж агаад зурагчтай харилцахаар ингэж өгч болно. Ерөнхийдөө бол цав цагаан хэсэг бол маш бага хэмжээгээр байх хэрэгтэй. Хитрхи цав цагаан болчвол ямар ч мэдээлэлгүй бүр over exposed зураг хэсэг байна гэсэн. Мөн хар өнгөийг тохируулахдаа бас Alt-ыг дарах юм бол тас хар өнгөнүүд нь аль аль байна гэдгийг харж болно. Ингээд дараад энийг тохируулахдаа зургийн аль хэсэг чинь тас хар байх хэрэгтэй. Тэднэрийг тохируулж болно. За ерөнхий тохиргоог бол энэ хэсэгт, tone хэсэгт хийж болно. За texture нь бол яг зургийн contrastтай төстэй. Тэгэхдээ энэ бол sharpness гэсэн үг бол биш. Texture-ийг бол хитрхи өгөх юм бол бас зурагч нь хитрхи барзгар болж болно. Багасгах юм бол хитрхи soft буюу хитрхи толгор болох бас магадaltaй. Тийм болохоор texture, clarity, dehaze гэсэн эдгээр зүйлүүд ер нь энэ доотлын хэсгүүдийг маш болгоомжтой оруулахыг та бүхэн зөвлөж байна. За жишээлбэл texture-ийг бол нэмэх 10-аас дээш бол гаргах шаардлагагүй. Clarity буюу тунгалаг байдлыг ч гэсэн бас хитрхи оруулдвал бас зургаа бас муухай болох боломжтой. Энэ бол бас мөн таны өөрсдийн сонголт байх болно. Гэхдээ clarity тунгалаг байдлыг бас нэмэх 10-аас 15-аас дээш бол гарахгүй байхыг зөвлөж байна. Dehaze буюу мананг арилгадаг слайдер байгаа. Энийг ч гэсэн бас хитрхи өгөх юм бол бас зургаа эвдэх бүр муухай болох магадлал байгаа. За мөн доор нь vibrance буюу зургийн өнгөний хэсэг байгаа. Vibrance гэдэг нь зургийн өнгөний хэр контрасттай байхыг шийддэг слайдер байгаа. Мөн та бүхэн өөрсдөө харж байгаад энийг тохируулах хэрэгтэй. Мөн бас хитрхи өгөх юм бол бас зурагч нь хитрхи өнгө нь ихтсэн зураг гарч ирнэ. Saturation болохоор өнгө нь хэр зэрэг их байх вэ гэдгийг бас тэр тухайн хэмжээний жишээлбэл одоо энэ өнгө хэр ихээр өнгөлөг байх вэ гэдгийг шийддэг ч юм уу тий. За энэ хоёрыг ч гэсэн бас бага хэмжээгээр оруулахгүй бас зургаа бас хитрхи эвдэх магадлал өндөр байдаг. За тэгээд өмнө нь ямар байсан зургийг ямар болгож байгаагаа харах юм бол одоо энэ backslash button дээр дарах юм бол ингэж харагддаг байгаа. Дээр нь та бүхэн before гэсэн бичиг гарч байгаа харж байгаа. Ийм байсан зургийг ийм болгож өгсөн байна. Ерөнхийдөө бол хамгийн чухал нь эндээс юу хийх ёстой вэ гэвэл гэлбаан дотроос детейлүүдийг гаргаж өгөх хэрэгтэй зурганда. Мөн сүүдэр дотроос детейлүүдийг гаргаж өгөх хэрэгтэй. Ингэснээр яадаг вэ гэвэл dynamic range буюу цагаанаас хар хүртэлх тас хараас цав цагаан хүртэлх хоорондох мэдээллийг маш ихээр гаргаж өгөх хэрэгтэй. Энийг нэмж өгөх хэрэгтэй. Жишээлбэл 10 хэдэн зогсоол хардаг байсан зургийг 15 16 ч болж нэмэгдэж өгөх. Сүүдрэн дотроос мэдээлэл гэлбаан дотроос мэдээлэл гаргаж өгснөөрөө dynamic range нь өндөрсөж өгдөг байгаа. Ингэснээр хүний нүдний харах dynamic range-тэй ойртож өгснөөрөө зурагч нь бас маш хүний нүдэнд эвтэйхэн харагддаг байгаа. За энэ бол ерөнхий таны өнгөний зургийн мас тохиргооны хэсэг байгаа. Мөн дээр бол хэдэн багажнууд байгаа. Хамгийн их нь бол зураг кроплдог буюу зураг таслаж авах. Бас зургийнхаа тэгш далийг тохируулах ийм хэсэг байгаа. Дараагийн энэ багаж нь болохоор
ямарваа нэгэн зүйлийг арилгах spot healing brush гэдэг тийм. Ямарваа нэгэн зүйлийг арилгах гэж байгаа бол энэ дараагийн түүлээр ашиглаж болно. Жишээлбэл одоо энийг жижиг юмыг сонгоход өөр автоматар энд сонгогдож өгч байгаа. Энэ бол өөрөө автоматар ойролцоох юм байдаг. Энэ бол яг тийм Photoshop шиг тийм сайн ажиллахгүй ч гэсэн тодорхой хэмжээний багахан хэмжээний хөнгөн жижигэн юмнуудыг арилгахад том боломжийн түүл байгаа. Гэх мэтчлэн за өмнө нь ямар байсан одоо ямар болж байгаа. За энэ хоёр дахь хэрэгсэл нь бол энэ улаанууд арилгадаг юм байгаа. За дараагийн дөрвөлжиндээ нь болохоор им gradient фильтр хийдэг байгаа. За энэ нь юу вэ гэвэл уусгалттай бууруулагч юм уу ямарваа нэгэн тохиргоо хийдэг байгаа. За жишээлбэл дээрээс ахвалаад доошлуулвал ийм уусгалттай фильтрүүд хийдэг байгаа. Жишээлбэл тэнгэрийн хэсгийг exposure-ыг багасгаад доод хэсэгтээ бол үйлдэл ороогүй. Ингээд gradient-тэй фильтрийг мөн дотор нь та өөрөө янзалж болно. Янз бүрийн аргаар өөрчилж болно. Дээдлийн хэсгийг бараан болгодог ч юм уу. Эсвэл бүр дээд хэсгийг хард цагаанч болгох юм уу, detail-гүйч болгох юм уу. Ингэж энэ gradient түүлээ та өөрөө ингэж сонголтуудын өөрийнхөө хүснээр edit хийж болох байгаа. За ийм түүл байгаа. Энийг арилгах юм бол ингэ сонгоод энэ саяны хийсэн үйлдэл хийснийг сонгоод delete батнаа дарвал арилна. За дараагийн багж нь бол ийм бөөрийнхөөр мөн адилхан бас хэсэг бүр дээр ажиллах юм багж байгаа. Жишээлбэл ингэ зөвхөн бөөрийнхийг татчихад зөвхөн энэ хэсгээ би тодруулъя гэх юм бол их жишээтэй эсвэл бүдгэрүүлдэг ч юм уу. Одоо миний энэ хийж байгаа үйлдэл бол одоо энэ бөөрийнхийнээс гаднах хэсгүүдийг энэ цонхны тусламжтайгаар өөрчилж байгаа. Доторх хэсгийг өөрчлөе гэвэл invert буюу хувиргах гэсэн чагтлах юм бол доторх хэсгийг зөвхөн бөөрийнхий доторх хэсгийг өөрчилж болно. За ийм зориулттай багж байгаа. За энэ арилгахад модлоход delete дарж болно. За зүүн талд нь бол мөн багс хэлбэрээр саяны хийсэн өөрчлөлтүүдтэй адилхан. За жишээлбэл энэ баруун талдаа багсныхаа юу хийх гэж байгаагаа тохируулаад мөн түрүүний эхний хэсэгтэй адилхан ижлэгэн сонголтууд байгаа. За жишээлбэл өнгийн арилгадаг багс тий. За энэ багсны будагдж байгаа хэсгнүүд нь зөвхөн өнгийг арилгадаг ч юм уу. Гэх мэтчлэнгээр ийм багсан өөрчлөлт хийдэг түүл байгаа. Мөн тэгээд та саяны хийсэн багстай хэсгнүүдээ өөрөө бас тохируулж болно. За энэ багсан дээр Aftermask гэсэн энэ хэсгийг дарсан байх юм бол таны өөрийн будж байгаа хэсгээс хамаарат зөвхөн тэр хэсгийг хүрээлж өгдөг байгаа. За зөвхөн гарыг будах юм бол энэ Aftermask гэсэн хэсгийг дарсан байжгаад за би өшөө бараан болгодог юмар будъя гэж үзэх юм бол за одоо энэ Aftermask хэсгийг сонгоцсон байх юм бол тэр ойролцоох хэсгийг артлын одоо тэр хөшгөнд хүрэхгүйгээр зөвхөн энэ өнөдөө хүрээлж өгч байгаа. Бүрий таны зөвхөн энэ будж байгаа хэсгүүдийг өөрөө хүрээлж өгдөг. За зөвхөн энэ хэсгэн дээр будъя гэдэг ингээд гих мэтчлэнгээр хэсэг болгонд adjust буюу тохиргоо хийдэг багжнууд байгаа. За энэ зүүн талдын history гэж байгаа. Энэ бол таны хийсэн бүх үйлдэлүүд чинь байгаа. Эндээс сонгоод буцааж бас болно. Таны хийсэн түүхүүд чинь байгаа. Тэгээд доошогоо багжнуудаа доошогоо явуулах юм бол энэ tone group гэж байгаа. Энэ бас яг энэ дээдлийн histogramтай адилхан баруун талд нь цагаан өнгөнүүд нь, зүүн талд нь хар өнгөнүүд нь байгаа. За зөвхөн хар өнгөний хэсэг дээрээс аваад дээшлүүлэх юм бол цайрдаг байгаа, доошлуулах юм бол хардаг байгаа.
аль хэсгийг та оролдмоор байгаа тэр хэсгээ та өөрөө сонгож ингэж tone curve хэлбэрээр ингэж оролддог байгаа. Гэхдээ энэ бол ажиллахад сурахад бас жоохон хүндрэлтэй, жоохон бас хэцүү. Тийм болохоор би бол ерөнхийдөө энэ tone curve-оор бол оролддоггүй. Яг тэгэхээр энэ дээрх юмнуудтай ойролцоо ерөнхий тохиргоогоо өгөөл tone curve-ийг бол юм бага ашигладаг байгаа. За тэгээд доошлуулах юм бол өнгөний тохиргооны хэсгнүүд байгаа. За өнгө нь бол дотроос 2-3 янзтай. За saturation буюу дээр байсан энэ ерөнхий өнгөний saturationтэй адилхан. Гэхдээ энэ дээр бол нэг бүртчлэн өнгөнүүдээр нь ажилдаг байгаа. Жишээлбэл одоо энд цэнхэр өнгийн цэнхэр өнгийн нэмэг хасах. Жишээлбэл тэнгэрийн цэнхэр мэнхрүүдийг цэнхэр blue aqua эднэрээр өөрчлөх ч юм уу өнгөтэй болох өнгөгүй болох гэдгийг saturation дээр хийн. Hue дээр нь болохоор өнгөний хувирлууд байгаа цэнхэр өнгийг ногоон руу хувиргах ч юм уу улааныг оранж руу болгох ч юм уу. Одоо энд улаан байхгүй. За шарыг одоо юм оранж ногоон болгох ч юм уу. Өнгөний hue дээр нь бол өнгийг бол баг зэргийн нааш цааш нь шилжүүлэх хувиргнууд байдаг. Luminance гэдэг нь болохоор хэр зэрэг гэрэлтэх цэнхэр өнгө нь хэр зэрэг цайвар гэрэлтэх мөн бараан болох байгаа. Энэ л өнгөгүй болох өнгөтэй болохтой андуурч болохгүй. Luminous гэдэг нь болохоор харлуулах одоо бараан болох цэнхэр өнгийг бараан болох эсвэл бүр гэрэлтэй болох юм байгаа. Өнгөтэй болох өнгөгүй болох энэ бол saturation гэж байгаа. Гэх мэтчлэнгээр өнгөний тусгаарлсан тохиргоонуудаа хийж болно. Мөн split toning гэж байгаа. Энэ split toning юу гэвэл гэрэлтэй хэсгнүүдийн өнгийг тохируулах, сүүдэртэй хэсгнүүдийн өнгийг тохируулах гэх мэтчлэнгээр явдаг байгаа. За detail нь дотор нь юу гэдэг вэ? Түрүүн бид нар танаас ярьсан sharpness гэдэг одоо энэ өнгөний яг жинхэнэ тод бүдгийг тохируулдаг sharpness-ыг энэ дээр тохируулдаг байгаа. Гэхдээ мөн бас хитрхи ихтүүлэл зурагч нь бас тийм ч natural гоё харагдахгүй. Тийм болохоор бас маш анхааралтай sharpness-ыг арилгаж болно. Noise reduction буюу зургнуудад хэрвээ харанхуй нөхцөлд өндөр ISO-г аваад noise-тэй байх юм бол noise reduction-ыг эндээс хийж болно. Дараагийн хэсэгт бол lens correction гэж байгаа. Lens correction болохоор линзний янз бүрийн ажилтнуудыг өөрчилдөг байгаа. Жишээлбэл remove chromatic aberration буюу хэрвээ ямар нэгэн зургнууд дээр ийм хүрээлээд purple өнгө ч юм уу ногоон өнгийн ийм цагаан дээр гайлгарч ирж байгаа зургнууд дээр тийм хүрээ үүсдэг chromatic aberration гэдэг тэрийг бас арилгадаг байгаа. Нэгдүгээр линзнийхаа distortion янз бүрийн бас линзний ажилтнуудыг линзний одоо бөөрөнхийн шилний нөлөөгөөр үүссэн нөлөөнүүдийг бас та линзнүүдэд өгөөд ямархуу линзээр авсан тэр линзнийхээ мэдээллийг өгөнгүүд энэ линз ийм ажилттай гэж цаанаасаа бас засч өгдөг байгаа. Энэ зөвхөн дээр дарах юм бол за энэ доотлын зүйлүүдийг бол би нэг оролддоггүй. Бид нар бол их тийм хэрэгтэй зүйлүүд бол бас биш. За гэх мэтчлэнгээр зургийг бол ерөнхий тохиргоонуудыг өөрчилж болно. За Lightroom-ны маш нэг давуу тал нь бол нэг зурган дээр хийсэн өөрчлөлтүүдээ нөгөө зургнууд руугаа бүгдийг хуулах боломжтой байдаг. За жишээлбэл энэ зургийг би юм бараан болголоо гэхэд дараагийн зураг руугаа хажуудлынхаа сумаа дараад дараагийн зураг руу орохоор энэ previous гэсэн бутон байгаа. Энэ бутон дээр дарах юм бол өмнөх хийсэн тохиргоонууд энэ дэлхийн зургнууд дээр орж өгдөг байгаа. Мөн бас дараагийнхтай нь бас хуулж болно. Гэх мэтчлэнгээр ингэж нэг нэгээр хуулж болно. Мөн бас олон хэмжээгээр нь за энэ зургийг саяны хийсэн тохиргоогоо энэ одоо дараагийн 3 4 зурган дээр хийлээ гэвэл эхний оруулах гэж байгаа өөрчлөлт хийсэн зургаа сонгоод дараагийнхаа зургнуудаас сонгоод тэгээд баруун доор sync settings гэж байгаа. Ийшээ дарах юм бол ямар хуу өөрчлөлтүүдийг хуулах вэ гэд өөрчлөлтүүдэд оруулаад өгөхөд бүх хийсэн өөрчлөлтүүд нь дараагийн зургнуудад шилжиж өөрчлөгддөг байгаа. Энэ талаараа Lightroom бол Photoshop-оос маш их давуу талтай байгаа. За энэхүү өөрчлөлтүүд нь RAW зурган дээр явагдаж байгаа болохоор нэг хийсэн өөрчлөлтүүдэд буцааж өөрчлөх ч юм уу, буцааж солих ч юм уу, буцаад хуучин хэвэмд нь оруулах ч юм уу гэх мэтчлэнгээр янз бүрээр өөрчилж болно.
За жишээлбэл одоо энэ зургийг буцаад хуучин юмд нь оруулбал энэ reset button дээр дарахад буцаад яг анх ямар авсан хэмж тэрэн дээр очдог байгаа. За хэрвээ RAW зураг JPEG руу хуулъя гэх юм бол ерөнхий зургийг харж агаад хуулах гэж байгаа JPEG болгох гэж байгаа зургнуудаа бүгдийг за одоо эхний 5 6 7 зургийг бүгдийг сонголтоо хийгээд идэвхжүүлээд export гэсэн энэ зүүн доороогоо булан дээр дарах юм бол JPEG болгох гэж байгаа газраа сонгож өгөөд эхний хэсэг дээр хоёр дахь хэсэг дээр ямархуу нэрээр ямар байна. Нэг бүх хуулсан зургнууд чинь үндсэн нэрээ аваад явах уу эсвэл шинээр дараад л үүсгээд 1-2 3 гэдэг ингэж явах уу гэх мэтчлэнгээр нэрний сонголтууд байгаа. Тэгээд ямар хэлбэрт шилжүүлмээр байна. JPEG горимн дээр шилжүүлээд ямархуу quality буюу ямархуу чанартайгаар шилжүүлэх вэ гэдгээ бас сонгож өгдөг байгаа. Тэгээд export дарснаар таны хүссэн газар чинь JPEG зургнууд нь хуулагдаж дахин JPEG хэлбэрээр шилжүүлэгддэг байгаа. За Lightroom програм бол иймэрхүү үндсэн тохиргоонуудыг маш олон зурган дээр үргэлжлүүлж үзэхийг хүсвэл subscriber дөрөөрөө олон зүйлэн дээр хийхэд бол маш их тохиромжтой байдаг байгаа. Тийм болохоор та энэ өөрчлөлтүүдээ бас Photoshop руу бас шилжүүлж өөрчилж бас болдог. Яг гэвэл энэ хоёр програм нь нэг компани хоёр өөр төрлийн програм болохоор хоорондоо уялдаа холбоо нь бол маш сайн ажилладаг байгаа. За ингээд хамт байсан та бүхэнд баярлалаа. Visual Vitamin. Peace.